Энэ жил Ховд аймгийн Дарив, Говьлтай аймгийн Хөхмөрт, Баян уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарив гэсэн 8 сумын нутаг дэвсгэрт 17 булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж байна. Энэ ажилд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 8 сум нэгдэж нийлэн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ 17 булгийг хашиж хамгаалах ажилд сум бүрийн төрийн байгууллагын удирдлага ажиллагсад нутгийн малчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр зүтгэн оролцож байгаа учраас 8 суманд ажил нэгэн зэрэг өргөн хүрээтэй өрнөж байна. Говьхээрийн бүс нутагт булгийн эхийг хамгаалах хашааг янз бүрийн аргаар чанартай чанаргүй төрөл бүрийн материалаар хийж сайн муу туршлага хуримтлуулснаа дүгнэж үзээд чанартай материалаар нэг стандартаар хийх шийдэл төрсөн. Ингээд Говьлтай аймгийн засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн захирамжаар булгийн эхийг хашиж хамгаалах стандарт загвар арга технологиг баталсан байна. 8 сумын 17 булгийг батлагдсан нэг стандартаар хашиж байгаа. Цаашид булгийн эхийг хашиж хамгаалахдаа энэ стандарт арга технологиг мөрдлөг болгон хэрэгжүүлэх юм. Энэ бүтээн байгуулалтын ажил Хүйсийн говь, Шарган говийн нутаг дэвсгэрт хийгдэж байна. Яагаад энэ нутагт олныг хамруулсан ажил өрнөх болов гэвэл энэ говьд байгалийн урсгал гол байхгүй. Эндхийн хүн мал амтан гэд усаар ундаалах залгих хоолойтой бүхэн маш бага ундрахтай урсц муутай цөөн тооны булаг худгийн усаар амьдардаг. Усны хомсдол ачигдaltaй нутагт булгийг тордож усны нөөцийг нэмэгдүүлэх нь амь амьдралыг тэтгэх амин чухал эрэлт хэрэгцээтэй ажил тул олон талын дэмжлэгтэйгээр өрнөж байгаа нэ. Малчдын амьдралын их үүсвэр нь мал. 2-3 хоног тутамд байн ховсон өөрчлөгдөж байдаг говьхээрийн догшин ааш авирт дасан зохицож ус цас ургамлын гарц даган нүүдэл суудлын хийж амьдардаг малчдын амьдралд ус булаг шандвал орших эс оршихын үндэс. Булгийг хамгаалж усны нөөцийг нэмэгдүүлэх нь говийн малчин зон олон сая мал тоолж баршгүй амьтдын оршихуйг тэтгэх байгаль нийгмийн гойд ач холбогдолтой гэгээн үйл хэрэг юм. Гэгээн үйлс дэлгэрэх болтугай.